За сайн байцгаана уу манай гал махбодтой хонь наслан номын ордныхны манд 7 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай гал махбодтой улсууд за энэ 7 дугаар сард бол одоо ер нь хувийн асуудлуудаа шийдсэн юм чухал сар байх гэж байна. За энэ дээр одоо их одоо үл ойлголт одоо хоорондоо ойлголцдгүй гэр бүл эсвэл хамтран амьдрагч тийм ээ ямар нэг юм одоо харьцаа байсан харагдаж байна тийм ээ. За энэ харьцаа бол одоо токсик, энэ харьцаа бол одоо таныг урагшилж одоо өөдөлж дивжихэд одоо саад болсон, нэг талыг баримталсан ийм харьцаа байх гэдэг. За энэ дээр одоо энэ дээр бол одоо таны сайхан сэтгэлийг ашигладаг ч юм уу, таны зөөлөн байдлыг ашигладаг тийм ээ. Одоо хамт өгөө аваан тэнцээгүй тийм ээ, одоо байнга та өгч идэг юм уу? Ямар ч байсан энэ харьцаа тийм одоо сайхан одоо сэтгэл хангалуун биш байгаа харагдаж байна тийм ээ. За энийг одоо өнөөдөр бодож гаргачаагүй нэлээд уртын хугацаанд бодсон. За энэ харьцаатай уялдуулаад одоо таны хувийн амьдралын байгаа учраас бас ажил хөдөлмөртөөр одоо бас нөлөөлсөн байтал. За энэ дээр одоо finally гэдэг юм уу те, та одоо өөрийнхөө одоо ирч хүчийг одоо цуглуулж нөөцлж гэдэг юм уу, одоо энэ шийдвэрийг гаргахад зориглож гэдэг юм уу тийм ээ. За ингэж одоо дуусгасан байдал харагдаж байна тийм ээ. Одоо энэ харьцааг нэг тийшэнд болгох, одоо өөрийгөө сонгох, өөрийнхөө амьдралыг сонгох тийм ээ. За ийм байдал харагдаж байна. Энэ харьцаа бол одоо дуусснаар таны амьдралд маш эерэг өөрчлөлтүүд гарах нэ. За энэ эерэг өөрчлөлтөнд одоо хүн эдийн засаг одоо за энэ харьцаатай байснаар таны одоо амар тайван байдал алдагдсан тийм ээ. Мөн одоо түрүүн ажил хэрэгт нөлөөлсөн ч гэдэг юм уу, их ядаргаатай харьцаа байсан харагдаж байна тийм ээ. За энийг одоо дуусгаснаар таны амьдралд одоо peace and harmony гэж байгаа тийм ээ. Амар амгалан сайхан аз жаргалыг та мэдэрсэн тийм ээ. Одоо ямар нэг байдлаар хүсэл биелсэн одоо амьдралд чинь эерэг өөрчлөлтүүд гарсан ийм сайхан сар байх нэ тийм ээ. За өшөөнийг улсууд нь болохоор зэрэг за ийм одоо гэрлэлт эсвэл одоо ийм харьцаа байлаа. За энд одоо ирээдүйд бол одоо эсвэл тантай одоо би гэрлэнэ гэж амласан. За гэвчиг одоо таныг одоо хуурсан, эсвэл одоо таныг одоо ямар нэг байдлаар гомдоосон тийм ээ. Танд одоо энэ харьцаа их ядаргаатай санагдах болсон тийм ээ. Ямар нэг байдлаар одоо түрүүний миний хэлсэнчлэн өгөө аваа тэнцээгүй ийм байдлаас болж та дуусгахаар шийдсэн. За тэгээд энд ирээдүйд одоо эсвэл одоо хэлсэн амнаасаа буцах, одоо эсвэл өөр хүн сонгох, эсвэл одоо гадуур өөр хүнтэй болох ч гэдэг юм уу. Ийм юмнаас олж та одоо болохоо шийдэх нэ. За энд ямар ч байсан энэ харьцаа дууснаар таны амьдрал болон ажил амьдрал одоо маш сайхан calmer water тийм ээ. Одоо илүү амар амгалан, илүү тайван, одоо илүү ажил дээр амжилт гаргасан ийм байдал харагдаж байна. Мөн одоо танд одоо сайхан good news хүлээж байна л гэж байна. За news on the way, энэ бол одоо бас эд хөрөнгө мөнгөнийх байж болно гэсэн байна тийм ээ. Plenty of material things гэсэн байж байгаа тий. За одоо ингэж одоо энэ ядаргаа эсвэл энэ харьцааг дуусгаснаар таны амьдралд өшөө эерэг гарсан өөрчлөлт болоод ажил карьерийн өсөлт тийм ээ. За амжилтын өөд одоо эргэлж буцалтгүй орсон ч юм шиг. За энэ жилийн одоо 12 дугаар сар одоо таны амьдралд маш чухлаа гэж байна тийм ээ. За энэ дээр одоо ажил төрөл дээр бол одоо удаан хугацааны одоо юу гэдгийг одоо struggle тийм ээ. Одоо ядаргаатай, эсвэл бол одоо хамтарч ажиллахад хэцүү, эсвэл одоо шудраг биш гэрээ хэлэлцээр
Тэ энэ нь одоо танд ямар ч үр ашиг өгөхгүй эсвэл таныг өсөж дэвжиж хөгжөхөд саад болсон ийм одоо ажил төрлийг одоо болох, шинээр эхлүүлэх ийм эсвэл одоо хувийн бизнесээ эхлүүлсэн ийм байдал харагдаж байна. За одоо энэ дээр одоо би одоо партнершип одоо хүнтэй хамтарч ажиллах гэж байгаа бол энэ дээр одоо маш болгоомжтой байгаараа энийг бас хинтээ хамтарч яаж ажиллах вэ гэдгээ маш сайн одоо хараарай гэсэн ийм мессеж өгч байна тийм ээ. Яагаад гэх юм бол энд ирээдүйд харахаар зэрэг таныг одоо итгэл алдсан тийм ээ, таныг гомдоосон, гонсойлгосон ийм явдал харагдаж байна. Мөн энэ дээр одоо эдийн засгийн байдалтай бас хэдийгээр ийм сайн сайхан мэдээтэй байгаа боловч эдийн засгийн байдал дээр хэрв одоо хамтран ажиллах гэж байгаа ийм одоо болвол одоо эдийн засгийн байдал дээр маш одоо хянамга гэрээ хэлцээрийг маш тодорхой хийгээрэй гэсэн ийм мессеж өгж байна. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал би түрүү ярьсан гэвч одоо энэ дээр одоо тодруулж ярих юм гэхээр зэрэг за одоо энэ харьцаа одоо ингээд дууслаа. Гэхдээ энэ хүнийг одоо уучлаад энэ хүн одоо ямар нэг байдлаар танд одоо амьдралд чинь эсвэл одоо танд одоо сургамж болохоор ингэж ирсэн хүн шиг харагдаж байна тийм ээ. Тийм болохоор зэрэг одоо уучлаад урагшлаарэ гэсэн ийм мессеж өгч байна. За энэ дээр одоо харьцаа энэ маш өөр хоёр хүн байгаа харагдаж байна л да. За үндэс угсаа одоо гарал үүсэл одоо юу гэдгийг ямар ч байсан хоёр одоо өөр хүн учраас одоо таараагүй юм шиг тийм ээ. За энэ дээр бас гэр бүлийн асуудал нөлөөлсөн байх магадлалтай байна. За өшөөнийг улсууд за энэ хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо энэ түрүүн миний ярьсан л та тийм ээ. За нэмж хэлэх одоо ганц бие улсууд бол одоо байгаа харьцаагаа одоо бас эргэж нэг хараарай гэсэн байна тийм ээ. Яагаад гэх юм бол одоо кармик харьцаа байх магадлалтай тийм ээ. За энэ ирээдүйг харахаар зэрэг одоо танд жинхэнэ нүүр царайгаа харуулсан байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг энэ хүн одоо их чихтэйхэн сайхан харьцаатай байгаа бол одоо энэ дээр одоо бас хэлсэн байгаа л да түр харцнаараа тийм ээ. Яагаад гэх юм бол энэ хүний нүр царай одоо маш удахгүй танд ил болно. Одоо хоёр дахь нүр гэдэг юм уу, жинхэнэ нүр царайч гэдэг юм уу байна гэсэн ийм мессеж байна. За ингээд та бүхэнд одоо шинэ сард нь ажил амьдралд нь амжилт хүсэн өрөөё. За ингээд та хувийн уншлага сонирхож байгаа бол миний одоо Монгол Стар Тайрот гэсэн пэйж Facebook пэйжээр орж одоо мэдээлэл аваарай. За ингээд дараагийн видео хүртэл баяртай.